Хэдэн гişүү гинэ? 12 байсан юу? 12 гişүү. Намаар нь аваад үзэх юм бол ардсан намаас гэдэг За ардсан намынхаа ерөнхийдөө байхгүй байх шүү. Гэхдээ би яг нарийн нөгөө намаар нь ялгаж үзсэнгүй. Ардсан нам гэдэг чинь бичихгүй яг ер нь яг энэ байдал ингээд 2-7 хоногтой үргэлжилж штэ. Чуулган байнга орно үйл ажиллагааг тасалдах. Одоо юу гэдэг энэ байдал цаашаа үргэлжлэх юм бол нөгөө хойдод нь аваад ч гэдэг юм уу шаардлагатай хэлцэх асуудлууд ингээд улмал хөрөнгөтэй байх гэж харагдаад байна л да. Энд чинь өөрөө парламентын үйл ажиллагааг гацаанд байгаа. Нөгөө энэ хямрал руу бас оруулах гэж том юм шиг. Тэгэхээр энэ улсын хурлын гишүүн бол үндсэн ажил нь хуралдаа суух. Хууль батлалц. Одоо хэлж байгаа асуудлыг судлаад улс өөртөө үндсэлтэйгээр саналаа гаргах. Одоо иргэдийг төлөөлөд хууль батлах шүү. Тэгэхээр хуралдаа суух бол тэр улсын шалтгаан нь юу ч байсан хамаагүй би бол хуралдаа суух ёстой гэж бодож байна. Ялангуяа одоогийн яг энэ тэр яг тавьж байгаа асуудал болон юуных нь хувьд бол хуулийг өөрчлөө шийдэх боломжтой асуудал байхгүй. Зүгээр шалтгаан биш шалтгаан ингэж устдал хийж болохгүй гэж би хувьдаа бодож байна. Таны хувьд яг сайдаар танигдсан одоо хүмүүс нар орж чадаагүй одоо энэ маргааш ер нь орчлоогүй үснийг юм иргэдэд агуулдаг одоо байнгаар харж байгаа. Хурлын хуваарийг улсын хурлын даргын дэргэд зөвлөөр шийддэг. Тэгээ батлагдсан хуваараар маргааш орно нөгөөдөр улсын хурлын нэгдсэн хуралдаан буюу чуулган хурлдах ёстой. Өнөөдөр ч гэсэн нэлээд олон байнга ороо байгаа.